алдаад сэрэхдээ нөхөртөө хаягдсан Афган бийд сэрнэ. Тэгээд ч зогсохгүй Харгас хааны нууцыг санаандгүй сонссон энэ бүсгүйд юу тохиолдох бол? За ингээд кинондоо орцгоё. Киноны үйл явдал гол дүрийн эмэгтэй маань тухтай наргагүй орон дээрээ хөвтөж байхад нөхөр нь аян дайнаас эргэн ирж байгаагаар эхэлдэг. Гэтэл шивгчнэн сандарсаар орж ирээд ноёнд нь нэг бүсгүйг дагуулад ирлээ. Одоо яах вэ гэж асуухад бүсгүй огтхон ч тоосон шинжгүй. Яах юу байх вэ? Аз жаргалын хос бай зүлгүүд л огтож авъя гэд нөхрөө тэр эмэгтэйтэй хуримлахыг нь дэмжих нь тэр. Шивгчнэн бүр гайхаж жанжин хормынхан өдөр таныг хайж явчихад 2 жилийн дараа ичихгүй өөр бүсгүй дагуулад ирж байхад та яагаад уурлахгүй байгаа юм бэ гэж асуудаг. Үнэн дээр манай гол дүрийн эмэгтэй орчин цагт хамгийн хичээнгүй PR хийгч байсан бөгөөд нэг өдөр ажлын ачаалаас болж ухаан алдаа унаад сэргэх үедээ өнгөрсөн үед очин сун авахын бид орчихсон байлаа. Тэгээд ч зогсохгүй бүр яг хурмынхан өдөр энэ бүхнэнд таарсан бөгөөд хаягдаж үлдсэн түүний хувьд 2 жилийн турш эр хүнгүй чинээлэг амар тайван амьдарсан нь түүний хувьд маш их таалагдсан байжээ. Нөхрөө тосгоор гарахт нь шавж жанжин түүнд дургүй байгаагаа илт харуулна. Тэгээд дагуулж ирсэн лим бүсгүйгээ заагаад тэр бол сайхан сэтгэлтэй хүн би түүнийг татвар эмэгтэйгээ болгоно. Хэрэв чи түүнийг гэмтэх гэж оролдох юм бол би чамайг харамсахад хүргэн шүү гэж хатуухан анхааруулдаг. Гэвч сун авахай үүнийг нь тоож байгаа ч шинжгүй. Шууд л шинжвэгчэндээ хандан. Өрөө бэлтжлээ хасаагаад усаар дүргээрээ. Лим бүсгүйд хамгийн гоё чамин унтлагын хувцсыг өг гэж тушаадаг. Тэгээд бүр нөхрөө харамлах нь битгий хэл бараг л түнд биелэлж ихдэг. Шивгчнэн дахин сандарч жанжин хормынхан өдөр таныг хайж явчихад одоо өөр ихнэр авчихвал хот даяараа таныг шоолж ярих болно шүү дээ гэхэд сун авахай. Энэ хоёрт тусалж байгаад би өөрөө салчвал аавынхаа гэрт очиж ганцаараа амар тайван сайхан амьдрын шүү дээ гэж хариулна. Үүнийг нь сонссон нөхөр нь уурлаад эзэн хааны сойрхсон гэрлэлтийг чи яаж салгах гээд байгаа юм гэж хариулдаг. Оройн нь хаан шав жанжин болон сун авахайг хааны зоогт өрнө. Хаантан маш харгас хэрцгий нэгэн байлаа. Хүн бүр хаантай харс тулгархаас имэж байхад сун авахай харин ч станыг ширтэж өгөндөө. Шав жанжин лим бүсгүйтэй гэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд сун авахайч мөн адил жанжнаас салах хүсэлтэй байгаагаа хаант хэлдэг. Гэвч хаан лим бүсгүй эгэл ард учраас сайдын охинтой энд тэнцэхгүй. Чиний энэ үйлдэл миний зарилгыг болон сайдын гэр бүлийг дорд үзэж байгаа хэрэг биш үү хэмээн хэлгэндэг. Маргааш нь сун авахай цөмс залбирахаар очихдоо санамсаргүй хааны нууцыг сонсож орхино. Хааны бид их хүр хорхой байгаа бөгөөд түүнийг гаргахын тулд хүү хүр хорхоогоор соруулж авах ёстой байв. Тэрхүү хүү хүр хорхойг өөр хүний цусаар 3 сар тижээх ёстой ба тэр хүн нь хорхойн эзэн болж хаантай үхэл амьдралын холбоотой болдог байна. Энэ нууцыг санаандгүй сонсож байгаад баригдсан сун авахай амиа аврахын тулд албаар хүү хүр хорхойд хазалж хаантай хувь заяагаа холбож орхино. Ийхүү сар бүрийн 15-нд сун авахай нууцаар ордон руу орж цусаа өгөх ёстой байв. Нэгэн удаа хааны өргөнд цусаа өгөөд байж байтал хааны хатан хүрээд ирдэг. Хатныг дайран гаднаас орж ирэхэд нь сандарсан хаан сун авахайг нуухын тулд түүнтэй үнсэлсэж буй мэтээр жүжиглэж хатныг хуран явуулдаг. Учир нь хатан маш харгас тул сун авахайн царайг харсан л бол шууд хороох байлаа. Тэгээд хаан зүгээр цусыг чинь авахгүй өссөн зүйлээ хийл гэж сун авахад хэлэхэд тэрээр зөвхөн хааны удмынхны л хэрэгэлдэг үнэт зүйлсийг нэхэж хаан үүнд нь дургуутсан ч араас нь өгөөд явуулна. Нөхрөөсөө салж амар тайван амьдрах гэсэн сун авахын орлогыг өөрөөсөө түлхэж байгаа мэт жүжиглээд намайг татах гэж байна гэд нөхөр нь буруугаар ойлгочихдог. Тэгээд нэг орой эхнэр дээрээ очиход нь сун авахай хөлөө угааж байсан усаа цацаад түүнийг хөөгөөд явуулчихна. Үүнийг нь мэдсэн лим бүсгүй хааны ихэд энэ талаар ховлож хатан их сун авахайд ихэд уралдаг. Маргааш нь Сарнайн баярын үеэр хатан их ёслол гүйцэтгүүлэх нэрийдлэр сун авахайг гадаа өвдөглүүлэн шийдэгдэг. Даарч хөрсөн сун авахай яг ухаан алхахын даваан дээр хаан ирж түүнийг өөрийн өргөөндөө аваачдаг. Энэ үеэр хатан их лим бүсгүйг ивэлдэ авч гүнж болгохыг хаанаас гуйдаг. Хаан болон хатан ихийн харилцаа тийм ч дотн биш байлаа. Учир нь хааныг төрөөд удаагүй байхад нь ээж нь өөр хатнаар хүүгээ өсгүүлсэн хэрнээ Рю гэх хунтаажийг хэн хүнээс илүү дүзэн хайрлан өсгөжээ. 3 цаг гаруй гадаа өвдөглөн сууснаас болоод биеийн муу байсан сун авахай дээр лин бүсгүй орж ирээд түүнийг үгээр идэж эхэлдэг. Шав жанжин надад л хайртай.
Чи одоо түүний хувьд хинч биш болсон. Тэр шөнө бүр манай өргөөнд ирж хондог гэд онгорч өгөхт нь сун ахуйн шивгч нь түүнд дуурлан энэ үйлдэл чинь арай хэрээс хэтэрч байна. Түүний би одоо ямар муу байгааг харахгүй байна уу гэхэд нь лин шууд л шивгчинг нь алгадчихдаг. Шивгчинг нь алгадсан дууралсан сун ахуй орноосоо босож ирээд лин бүсгүйг шууд л алгадаад авчихдаг. Шао жанжны нэр хүндийг бодож хатан их чамайг өргөж авсан. Гэхдээ чи өөрийгөө жинхнээсээ гүнж болчихсон гэж бодоогүй юм байгаа үсттэй. Юу ч болсон бай би Шао жанжны нэгдүгээр эхнэр. Чиний гүнж болсон чинь хамаагүй гэж хэлэхэд бандсан лин бүсгүй өргөнөөс гараад явна. Дараагийн цусаа өгөх өдөр болж сун ахуй хааны өргөөнд байхад нь тэдэн рүү халтагчид довтлоход хаан ганцаараа бүгдийг нь хороогоод сун ахуйд хандан. Миний дэргэд байхдаа юунаас ч битгий ай. Би юу ч болсон чамайг хамгаалах болно гэдэг. Ингээд хамаг асуудал дууссаны дараа Шао жанжин цэргүүдтэйгээ халдлага болсон газар ирэхэд нь сун ахуйг танигдуулахгүй тулд хаан түүнийг тэврээд амжиж тэндээс явдаг. Хаан сум бүсгүйд татагдаж эхэлсэн нь нүднээс нь илт харагдах бөгөөд талархлын тэмдэг болгож энгэрийн зүйлт болон аюулд орсон үедээ ашиглах дохионы сумыг сун ахуйд бэлгэлдэг. Лин бүсгүйн хормын өдөр болж шивгчт нь сун ахуйн гэрт байсан инжийг бүгдийг нь аваад ирсэн байлаа. Үүнийг нь мэдсэн сун ахуйн шивгчин инжийг нь авах гэж очиод лин бүсгүйд зодуулна. Ууралсан сун ахуй тэдэн дээр очиж инжээ нэгсэн ч нөхөр болон лин бүсгүй хоёр нь нийлж түүнийг дээрлэж эхэлдэг. Сун ахуй хааны өгсөн сумыг ашиглаж хааныг дуутахад тэд итгэхгүй байлаа. Гэтэл лин бүсгүй хуримч сум ашиглаж хааныг хилэгнүүллээ гэж далимдуулан сун ахуйг бандтаж шийдэгдэг. Жанжин энэ бүхнийг зүгээр л харж зогсоод байдаг бөгөөд түүнд урам хугарсан сун ахуй жанжинтай гэрэлхийн тулд хаан болон аав хоёроосоо 3 өдөр 3 шөнийн турш тасалтгүй гуйж байсандаа маш ихээр харамсдаг. Ашгүй энэ үед хаан ирж эрдэнийн зүйлт болон сумыг өөрийнх нь амийг аварсан учраас сун авахад бэлгэлсэн гэдгийг хэлээд эдгээр инжнүүд бүгдээрээ сун авахах болохыг баталдаг. Энэ үед нь сун сайд ирээд охиноо доромжлуулсныг сонсоод уурлан гэрлүүгээ авч явдаг. Гэтэл хойд их болон дүүд нь сун авахаа гэртээ ирсэн нь огтонч таалагдахгүй байлаа. Хойд их нь өөр хүнтэй нууцаар явуулдаг бөгөөд сун авахын дүүнд аавынх нь төрсөн хүүхэд биш байв. Хойд их нь сун авахыг хөөхийн тулд хор найруулж эхэлдэг бөгөөд ёслын үеэр хэрэгэлдэг хааны бэлгэлсэн төмөр бичээсийг сун авахад хариуцуулан өгчгөөд албаар нууц амрагаараа бичээсийг хагалуулж түүнийг хэрэгт гүтгэдэг. Гэвч ёслол болж байх үеэр сун авахай бүрэн бүтэн бичээс гаргаж ирэн хүн бүрийг алмаар үлдэг. Учир нь тэрээр урьд шөнө нь бичээс хагарсныг мэдээд хааныг сүрдүүлж байгаад шинийг авчирсан нь энэ байжээ. Түүнчлэн аавынхаа өмнө хойд хийхээ бүх булхайг илчилж цусны шинжилгээгээр дүүгээ аавынх нь охин биш гэдгийг баталж чаддаг. Бүр хорхон хорны нөлөөгөөр хааны бие муудаж 5 мэдрэхүүгээ алтгад хүрдэг. Удган бүсгүй ерөндөг олж ирэх бөгөөд түүнийг нь сун авахаа ууж байж хоёулаа амьд үлдэх боломжтой болно. Сун авахаа ерөнгийг уухад биеийн тэсгийн аргагүй өвдөж эхэлдэг бөгөөд үүнийг намдаах ганцхан арга нь үхэл амьдралын холбоотой хоёр хүн ид имийн харилцаа үүсгэх ёстой байлаа. Ингээд тэд дотны харилцаанд ордог. Үүнийг мэдсэн хатан энэ явдлыг хатан ихэд ховлоход хатан их хариуд нь сүр дуйлаан болгож Шао жанжинд асуудлуудаж болохгүй. Харин чи хааны хайрыг өөртөө татах гэж зөвлөнө. Хааны хайрыг татахаар очисон хатан түүнийг араас нь тэрэн инхрийлэх гэсэн боловч хаан хатныг өөртөө ойртуулсангүй. Өш сансан хатан цэцгийн баяр дээр сун авахыг шүлгийн тэмцээнд дуудана. Хатны шүлэгт хүмүүс алга таших боловч сун авахыг шүлгэн уушхад нь бүгд л алмаараа хөшиж орхидог. Юу хунтааж гарч ирэн сун авахын шүлгийг магтан биширч хатан та ялагдлаа хэмээн хэлдэг. Энэхүү шүлэг Шао жанжинд ч таалагдаж эхнэрээ буцаан авах талаар туслахтайгаа ярьж байхыг нь Лин бүсгүй олоод сонсчихдог. Ингээд сун авахыг эмсийн хүрээлэнд өөр эртээ завхааш буй мэтэр харагдуулах хор найруулдаг бөгөөд энэ явдлыг нь хаан болон сун авахай хоёр аль хэдийнэ мэдээд Лин бүсгүйг өөрийг нь орхинд оруулав. Лин бүсгүйг өөр эртээ байгааг харж сун авахыг хорлох гэснийг нь мэдсэн Шао жанжин уурлаж сун авахайд хайртай болсноо ухаарад Лин бүсгүйгээс салахыг хүснэ. Гэхдээ яг тэр үед нь сун сайд охиныг нь удаа дараа доромжлсонд уурлаж охиноо Шао жанжинаас салгахыг хаанаас хүсжээ. Хаан чин завшааныг ашиглаад яг салгах зарлиг буулгатал Шао жанжин ороод ирдэг. Тэгснээ сун ахваагаа салгах хүсэлгүй байгаагаа илэрхийлээд өмнөх хааны өгсөн хоосон зарлигийг гаргаж ирэн сун ахваатай үрдийн эхнэр нөхөр болох зарлиг гаргуулахыг хаанаас хүснэ.
Хаан хэдийгээр тэднийг салгахыг хүсч байсан ч өмнөх хааны хоосон зарилэгт юу ч бичиж биелүүлэх үүрэгтэй тул арга мухардан "Чи түр хүлээж бай. Би чиний эхнэр болох Сун ахуйгаас ч энэ талаар асууж байж шийднэ" гэд явуулдаг. Хаан Сун ахуйг ордноос гаргаж өгөхдөө үнсэж байхыг нь хорон санаат Лин бүсгүй олоод харчихна. Тэгээд гарсан бүхнээ Шяо Жанжинд хэлтэл тэр итгэсэнгүй. Харин Сун ахуйн гар дээр чарах байхыг харсан Лин ахуй хаан болон Сун ахуйг бүхэл амьдралын хороор хорцсон болохыг олоод мэдчихдэг. Тэгээд шууд л Рүү хунтайч дээр гүйж очиод хаан болон Сун ахуй бүхэл амьдралын хороор холбогдсон. Хэрвээ Сун ахуй өгчих юм бол хаан ч мөн өгөж та хаан ширээнд сууна. Би харин таныг хатан болмоор байна гэж хэлнэ. Хааныг хүр хорхоогоор хордуулсан байхад өгөхгүй байсан шалтгааныг сая нэг ойлгосон Рүү хунтайч Сун ахуйг өнөөхөр болж төлөвлөгөө боловсруулна. Товсон өдөр болж Рүү хунтайч Сун ахуйн сүүгт хэрэг рүү гэнэт тайрж тал талаас нь сумаар шүршиж орхидог. Харин яг энэ үед нь хаан хүмүүстэйгээ ирэх бөгөөд Сун ахуйн сүүгт хэрэгэнд зүгээр л нэг сүрлэн хүн байсан байдаг. Хуурцнаа мэдээд ууралсан Рүү хунтайч хаан руу дайрах гэж оролдохуйд хаан түүнийг аргагүй эрхэнд хөнөөдөг. Энэ үед нь Лин бүсгүй ч мөн Сун ахуй руу сэлэн барин дайрах бөгөөд хаан түүний өмнөр нь ороод яг цавчуулчихлаа гэтэл Шяо Жанжин Лин бүсгүйг араас нь сэлмээр цавцсан байдаг. Шяо Жанжин эхнэрээ хамт явахыг гуйж цаашдаа үүр тайрлана гэдгээ амласан ч энэ харамсал нь хэтэрхий оройтсон байлаа. Нэгэнтээ эхнэрийнхэн сэтгэл хүрч түүнийг хажуудаа байлгах гэж оролдох нь ямар ч нэмэргүйг ойлгосон Шяо Жанжин Сун ахуйн хүслээр түүнээс салж цаашдаа хил дээр амьдрахаар болоод хотоос явдаг. Хамгийн хайргас хааны нууцыг санаандгүй олж мэдэн амьд үлдэхийн тулд түүнийгээ давуу талд булган ашигладаг байсан ч тэдний харилцаа удалгүй чин сэтгэлийн хайр болон хуурна. Харин хайр сэтгэл гэдэг хожимдож ирэхдээ зөвхөн харамсал гуниг дагуулдаг гэдгийг Шяо Жанжины дүрээр бидэнд харууллаа. Шинэхэн нээгдсэн сувгийн маань хамгийн ихний бичлэгийг үзээд лайк, коммент, subscribe ба харамгүй дарсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид бүхэн нэг сарын турш нийтдээ 318 удаагийн хоолой бичлэлт, 465 удаагийн таслалт бүхий бичлэг, 3 удаагийн копирайтын араас итгэлгүйхэн бичлэгээ оруулсан ч гэсэн та бүхний дэмжлэгийн ачаар маш их урам зориг авсан байгаа шүү. Хэрвээ кино маань таалагдсан бол лайка дараа сэтгэлээ үлдэхээ битгий мартаарай. Цаашдаа манай сувагт хятад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.